Ираны хусгал говард Америк нэгдсэн улсын армийн эсрэг хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа. Украин улс Орос улбаны улстай хийх ихэнх хэрэгцээнд Европын холбоог илүү идэвхтэй оролцуулахыг уриалж байна. Quad East-ийн гадаад хэргийн сайд нарт далайн аюулгүй байдлын талаар шинэ санаачилгууд дэвшүүлжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгтэй Ken Paxton Техас мужийн урьдчилсан сонгуулийн 2 дугаар шатанд ялалт байгуулсан байна. Арамдрыг үзэгчтэй олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхээр бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улсын арим Ираны өмнөд хэсэгт агаарын цохилтөвч Ираны тэнгист мин байрлуулахыг оролцсон замнуудыг онилсон гэж цохилтоо тайлбарлсан. За үүнийг өнөөдөр Ираны талаас хүчтэй эсэргүүцэж өөрийгөө хамгаалах биш өдөөн хатгах зорилготой гал зогсоох хэлэлцээрийг ноцтой зөрчсөн хэрэгэ гэж үзэж байна. Түүнчлэн Ираны хусгал говардаас цохих хариу арга хэмжээг авна гэдгийг анхааруул. Вашингтонд нөхцөл байдал ямар байгаа тухайд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр засгийн газрынхаа гишүүдтэй энэ асуудлаар уулзгаар төлөвлөж байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Вашингтон болон Техран ерөнхийдөө тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн. Гэхдээ яг хизээ санамж бичиг байгуулагдах нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байна. Хэрэлцэж байгаа шинэ тохиролцоонд олон чухал асуудлыг дараа шийдвэрлэхээр үлдээсэн гэсэн их сурвалжийн мэдээлэл бол байгаа. Энэ Ираны талд илүү давуу байдалтайгаар хэлэлцээрийг дуусгаж байна гэх шүүмжлэлийг Дональд Трамп намынхнаас авч байгаа. Дональд Трампын хувьд дайныг нэн даруй дуусгах чиглэлд илүү хичээл зүтгэл гаргаж байгаа нь Конгрессийн хяналтыг шийдвэрлэх завсрын сонгуульд тун удахгүй буюу 11-р сард болох гэж байгаатай холбоотой гэж хэлж болно. Сонгуул болох гээд байхад Америк нэгдсэн улс даяар инфляц шатхууны үн өсөж байгаа нь Америкийн иргэдийн уур бухимдлыг өдөөж уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Үүнд бүгд найрамдагчид ихээхэн санаа зовниж байна гэж хэлж байна. Үүнээс гадна одоогоор шийдэгдээгүй байгаа өөр нэг чухал асуудал нь гал зогсоох хэлэлцээр Израилийн Ливан дахь Хезболла бүлэглэлийн эсрэг ажиллагааг хамрах хэсэг тухай байна. Иран Америк нэгдсэн улстай байгуулах альваа гал зогсоох тохиролцоонд Ливаны асуудал заавал багтаж байх ёстой гэж шаардлага тавьсан. Америк нэгдсэн улсын захиргаа энэ асуудалд тодорхой хэмжээнд зай үлдээж байгаа бололтой. Урьдчилсан санал бичигт Америк нэгдсэн улс болон түүний холбоотнууд Иран болон Ираны дэмждэг Хезболла бүлэглэлийн эсрэг гал зогсоохоор тусгасан ч Израиль өөрийгөө хамгаалах болон ойрын аюул занал хэлэлт хариу арга хэмжээ авах эрхтэй хിവэрэ байх ёстой гэж шаардаж байна. Өнөөдөр ч гэсэн Ливанд гал зогсоогүй хിവэр Израилийн агаарын цохилтын улмаас өчигдөр 31 хүн амьурагдсан гэж Ливаны эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. 4-р сард гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш нэг өдрийн дотор ийм олон хүний амь хохирсон тохиолдол байгаагүй. Үүнээс бол харгалзан Израилийн арим өөрсдийн тогтоосон аюулгүй байдлын бүсийн хойд хэсэгт газраар довтлох ажиллагаагаа эхлүүлсэн гэдгээ зарлалаа. Дараагийн онцлог мэдээ. Украин улс Орос улбаны улстай хийх альваа ихэнх хэлэлцээнд Европын холбоог илүү идэвхтэй оролцуулахыг уриалж байна. Энэ асуудлыг энэ 7 хоногт Кипрт болох Европын гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтын үеэр дэлгэрэнгүй хэлэлцэхээр болсон байна. Ерөнхийдөө Америк нэгдсэн улсын зууршлах оролдлогууд зогсон байдалд орж Орос улбаноос болон Украин улс аль алин цохилтоо эрчимжүүлж байгаа ийм үед Европын холбоо ихэнх хэлэлцээрийг байгуулах ажилд илүү үүрэг оролцоотой болохоос өөр аргагүй хүрсэн байна гэсэн үг. Үүнийг Украины талаас нээлттэй хүлээн зөвшөөрч Украин улсын гадаад хэргийн сайд Андрей Сибиха Оросын их баригчтай хийх хэлэлцээнд Европын тал илүү идэвхтэй оролцох ёстой гэж үзэж байгаа гэдэг хэвлэлийхэд өнөөдөр яриа өгөхдөө хэлсэн байна. Түүнчлэн Европын холбооны тусгай элчээр ажиллаж магадгүй хүмүүсийн дунд Германы канцлер асан Ангела Меркель, Итали улсын ерөнхий сайд асан Марио Драги нарыг нэр яригдж байгаа талаар хэлсэн байна. Гэхдээ Сибиха тодорхой нэрнүүдийг дуртахаас бол татгалцсан. Финланд улсын ерөнхийлөгч Александр Стуббын тухайд өнгөрсөн амралтын өдөр хэрвээ Орос улбаны улс гал зогсоохыг зөвшөөрвөл талуудын хооронд зууршлал хийхэд татгалзаад байх зүйл байхгүй гэж хэлсэн байна. Гэхдээ одоогоор Орос улбаны улсын талаас гал зогсоохыг зөвшөөрөх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа учраас Орос улбаны улсын эрх баригчид Европын холбоог Украинд цэрэг зэвсгийн тусламж үзүүлж энэ Америк нэгдсэн улсын инхийн хэлэлцээр байгуулах хүчин чармайлтыг сулруулж байна гэж үзэж байна гэсэн үг.
Ийм нөхцөлд Москва Европын орнуудтай бодтой үр дүнтэй хэлэлцээ хийх сонирхол бага байна гэсэн үг. Товчхондоо Орос улбаны улс Америк нэгдсэн улстай шууд яриа хийхийг илүүд үзэж байгаа. Энэ нь Дональд Трампын дэмжсэн илгээсэн төлөөлөгчд Москваг биш Киевийг илүү их шахаж байсантай шууд холбоотой байж болно. Харин Европын холбооны тухайд хэрвээ энхийн тохиролцоо хийгдэх юм бол Украин болон Европын аюулгүй байдалд хамгийн ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорино гэдгийг нээлттэй хэлж байгаа. Энэ асуудлаар Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин байр суурь мөн илэрхийлээд амжсан байна. Тэрээр Европын холбоогоор дамжуулан Украинтай яриа хэрэгцээ хийх санааг ерөнхийдөө бол нээлттэй хүлээн авч байгаа. Гэхдээ Оросын талаар муу зүйл ярьж байгаагүй хүнийг томилох ёстой гэсэн. Тэрээр Герман улсын канцлер асан Герхард Шройдер гэх хүнийг зохиж зууршлагч болох боломжтой хүн гэж санал болгосон байна. Харин үүнийг нь Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кай Каллас шууд ницааж эсэргүүцсэн байна. Учир нь Герхард Шройдерийн тухайд Европын томоохон удирдагчид түүнийг Москвагийн ойрын холбоотон гэж үздэг. Ямар ч тач Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кай Каллас Москвагийн талаар Европын холбооны нэгдсэн байр суурийг ойрын хугацаанд тодорхойлж ямар улаан шугамуд байхыг урьдчилан тогтоохыг зорж байгаа гэдгийг мөн хэлсэн байна. Кипрт болох уулзалтын үеэр тусгай элч томилох, эсвэл хэд хэдэн төлөөлөгчөөс бүрдэх баг байгуулах санал яригдах юм байна. Гэхдээ бодит хэлэлцүүлэг Европын удирдагчдын төвшөнд магадгүй эх сарын дээд хэмжээний уулзалтын үеэр өрнөх төлөвтэй байгаа юм. Quad буюу дөрвөн талд аюулгүй байдлын түншлэл багтдаг Австрали, Энэтхэг, Япон, Америк нэгдсэн улсын гадаад хэргийн сайд нар уулзлаа. Ихтэй далайн аюулгүй байдал, бомбын дэд бүтэц, эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ санаачилгуудад зарласан байна. Түүнчлэн Энэтхэг номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр болсноо зарлалаа. Сайд нарын уулзалт Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо болсон. Энэтхэг улсын гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар, Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Япон улсын гадаад хэргийн сайд Тошимитсу Мориги, Австрали улсын гадаад хэргийн сайд Пенни Вонг нар оролцсон байна. Уулзалтын дараагаар Марко Рубиогийн хэлснээр бол шинэ хөтөлбөрийн хүрээнд дөрвөн улсын тандалт хяналтын чадварыг нэгтгэж бодит цагийн мэдээлэл солилцно гэж зарласан байна. Түүнчлэн Quad бүлэг номхон далайн арлын орон болох Фижитэй хамтран бомбын дэд бүтцийг шинжилэхээр тохиролцсон байна. Энэ нөрөө тус эвслийн анхны хамтарсан бүс нутгийн дэд бүтцийн төсөл болж байгаа. Энэ төслөөс гадна бүс нутгийн шатхуун эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилготой Энэтхэг номхон далайн эрчим хүчний аюулгүй байдлын санаачлага эхэлж байна гэдгийг зарлж байна. Энэ хүрээнд Америк нэгдсэн улс энэ оны сүүлээр Quad-ын эвслийн шатхуун түвшний хангамж аюулгүй байдалд зориулсан тусгай форумыг зохион байгуулах юм байна. Мөн ашигт малтамлын салбарч гэсэн энэхүү уулзалтаар яригдлаа. Энэтхэг болон Америк нэгдсэн улс чухал ашигт малтамлын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Quad-ын эдгээр шинэ тохиролцооны талаар Хятад улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Маонын улсынхаа байр суурийг мөн илэрхийлээд амжсан байна. Мэдээллийг харуул хамтын ажиллагаа нь бүс нутгийн их тайван доктортой байдлыг дэмжих ёстойгоос биш гуравдагч улсыг онилох ёсгүй. Бид хаалттай жижиг бүлэглэл байгуулах, эсвэл блок хоорондын сөргөлдөөнийг дэмжихгүй. Альва хамтын ажиллагаа нь бүс нутгийн орнуудын харилцан ихтгэлцэл хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөж болохгүй гэсэн байна. Quad эвсэл нь ерөнхийдөө Хятад улс Энэтхэг номхон далайн бүсэд цэрэг болон эдийн засгийн нөлөөгөө тэлж буй эсрэг нөлөөллийг нь сулруулах зорилготой далайн аюулгүй байдал нийлүүлэлтийн сүлжээ бүс нутгийн стратегийн асуудлаар хамтардаг эвсэл гэж олон улсын шинжээчид тодорхойлдог. Учир нь эвслийн гишүүн орнууд бүгд шахуу Хятад улсыг өмнөд Хятадын тэнгист цэргийн хүчээр нэмэгдүүлж байгаа далайн хил хязгаартай холбоотой шаардлага түрэмгий байдлаар тулгаж байна гэж олонтоо буруутгаж ирсэн байдаг. Харин Бээжингийн зүгээс цэргийн бодлого нь зөвхөн үндэсний бүрэн эрхийг хамгаалах хамгаалтын шинжтэй гэж тайлбарладаг. Мөн Quad эвслийг Хятадын эдийн засгийн өсөлт нөлөөг хязгаарлах хууль бус оролдлогоо гэж шүүмжилсэн тохиолдолж байдаг. Дашин дуртахад энэ удаад Quad-ын уулзалт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсад айлчилснаас хэдхэн хоногийн дараа болж байгаа гэдгээр онцлог байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дэмжиж байгаа бүгд найрамдах намын Сенатын нэр дэвшигч асан ерөнхий прокурор Кен Пакстон сенатор Жан Кориныг урьдчилсан сонгуулийн 2 дугаар шатанд ялалт байгуулж бүгд найрамдах намаас гарч байгаа Сенатын нэр дэвшигч болсон байна. 3 дугаар сард болсон анхны шатны сонгуульд тус 2 дэвшигчийн аль алиных нь хувьд 50-аас дээш хувийн санал авч чадаагүй. Энэ удаад 2 дахь шатны санал хураалтын өмнө өнгөрсөн мэмэр гарагт тэдний дунд явагдсан халз мэтгэлцээний эцэст Пакистан ийхүү ялалт байгуулж байгаа юм.
2026 оны Америк нэгдсэн улсын Сенатын сонгуул энэ оны 11-р сарын 3-ны өдөр бол зохион байгуулагдахаар товлогдсон байгаа. Энэ сонгуулиар Пакистан ардчилсан намын мужийн төлөөлөгч Джеймстэй өрсөлдөхөөр болж байна гэсэн үг. Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Пакистаныг дэмжиж байгаа нь 2003 оноос хойш Сенатаар ажиллаж байсан улс төрийн арвин туршлагатай Корлиныг огцруулах явдалд бол ихээхэн түлхэц болсон байна. Пакистан ямар гарагт Дональд Трампд тийхүү талархал илэрхийлж үгээ хэллээ. Гэхдээ Вашингтоны нэр нөлөө бүхий хүмүүсийн дарамт шахалтаас үл хамааран ерөнхийлөгч Дональд Трамп надад маш их дэмжлэг үзүүлсэн гэдгийг онцлон хэлсэн байна. Корнин болон түүний холбоотнууд тэр дундаа Сенатын бүгд найрамдах намын томоохон удирдлагууд Дональд Трампд Пакистаныг тус сонгуульд өрсөлдөх хэмжээний чадварлаг нэр дэвшигч биш. Тийм учраас Корниныг дэмжих санал тавьж байсан юм байна. Гэвч эцэст нь Дональд Трамп Пакистаныг дэмжихдээ үүнийгээ тайлбарлахдаа түүнд нөлөө дэмжлэг үзүүлж чадах үнэнч хүмүүсийн нэг байж чадна гэж үзсэн байгаагаа инх үзэж инхүү дэмжсэн байна гэсэн. Гэхдээ түүнийг жинхэнэ мага дайчин гэж хүртэл тодорхойлж байгаа. Зарим бүгд найрамдах намынхан түүнийг дэмжихээс болгоомжилсан хിവэрэ байгаа нь Пакистаныг тойрсон элдв шүүхийн маргаан шүүмжлэлтэй холбоотой байж болох юм. Пакистан Америк нэгдсэн улсын улс төрч хуульч 2015 оноос хойш Техас мужийн ерөнхий прокуророор ажиллаж байсан туршлагатай нэгэн. Бүгд найрамдах намын гишүүн байсан тэрээр өмнө нь Техасын Сенатад 8 дугаар тойргийг төлөөлөн ажиллаж байсан туршлагатай юм. Мөн Техасын төлөөлөгчдийн танхимын гишүүний үүрэг гүйцэтгэж байсан. Түүнийг 2023 онд бүгд найрамдах намын хяналттай мужийн төлөөлөгчдийн танхим авилга хээл хахуулын хэрэгт буруутгаж байсан. Гэхдээ сүүлд мужийн Сенат түүнийг цагаатгсан байдаг лээ. Сүүлийн онц мэдээ. Дэлхийн дулаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор баруун Европын зарим бүс нутгуудад цаг уурын эрс зэс үзэгдлүүд жил ирэх бүр нэмэгцээр байгаагийн нэг нь энэ хавар тус бүс нутагт үүсээд байгаа хэд хаалт агаарын хэмжээ огцом өөрчлөлт ус харагдаж байна. Өнгөрсөн мягмар гарагт Их Британд 100 жилийн өмнө л тохиолдож байсан хэд хаалтын уур амьсгал 24 цагийн дотор 2 удаа бүртгэгдэж аюултай нөхцөл байдал үүсээд байна гэдгийг засгийн газраас ард иргэдэд анхааруулж хэлсэн байна. Мөн Их Британиас гадна Франц улсад мөн хэд хаалт болж агаарын хэм ердийнхөөс огцом нэмэгдсэн байна. Ерөнхийдөө хаврын улиралд Европын төв болон хойд бүс нутгуудад агаарын дундаж хэм өдөртөө ихэвчлэн 17 Цельс, оройд 8 Цельс орчим байдаг юм байна. Тэгвэл одоогийн байдлаар Их Британи улсын цаг уурын албаны мэдээлснээр Лондон хотын Kew Gardens 37.1 хэм, өмнөх өдөр нь 34.7 хэм бүртгэгдсэн байна. Энэхүү огцом хаалт нь үүнээс өмнө 1922 он болон 1944 онуудад бүртгэгдэж байсан 34.7 Цельсийн халууныг олон жилийн дараа энэхүү эвдсэн явдал болж байгаа юм. Түүнчлэн Лондонд халуун орны шүн гэж нэрлэгддэг ховор үзэгдэл бүртгэгдээд байгаа юм байна. Энэ нь шөнийн агаарын хэм 20 Цельсиэс доошо буухгүй байхыг хэлдэг юм байна. Франц улсын хувьд мөн ялгаагүй агаарын хэм дээд зэгтээ хүрч даваа гарагт тус улсын баруун өмнөд хэсэгт 36.1 Цельс хүрч шөнийн турш олон газарт 20 Цельсиэс буугааг байна. Иймээс тус эдгээр улсуудад хэд халууны улмаас хүмүүс сэрүүцэх зорилгоор нуур болон усан санд орох үедээ живж амиа алдсан харамсалтай тохиолдлууд хэд хэдэн удаа бүртгэгдлээ. Тухайлбал Их Британд живж нас барсан байж болзошгүй 4 өсвөр насны хүүхэд мөн далай живсэн 60 настай нэг эрэгтэй хүн байна. Франц улсын тухайд амиа алдсан 7 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн 5 нь живж, 2 нь спортын тэмцээнд оролцож байх үедээ нас барсан байна. Их хүүхэд халалтын улмаас үүсэж байгаа нөхцөл байдлаас үүдэн Их Британи улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас пүрэв гараг хүртэл тус улсын ихэнх хэсэгт улбар шар түвшний эрүүл мэндийн сэрэмжлүүлгүүдийг гаргаж зар дэргэдийг эрүүл мэнд амьнасаа хамгаалахыг анхааруулж байна. Ялангуяа өдрийн эд халуун үеэр эрүүл мэндийн эрсдэл үүсэж болзошгүй ахмад наснуудыг энэ үеэр гэрээс аль болох гарахгүй байхыг сануулж байгаа юм байна. Орчны хэд халуун температурын улмаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсдэг. Халууны стресс гэж нэрлэгддэг энэ нөлөө нь биедээ их хэмжээний дулаан гадагшлах боломжгүйгээс болж байгаа нөхцөл байдлыг хэлдэг байна. Энэ үеэр ядрах, толгой өвдөх, дотор муухайрах, анхаарал сулрах, ихээр хөлрөх, арьс улаах зэрэг шил тэмдгүүд илэрдэг байна. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг тавчаар өргөнө. НАСА саран дээр байнгын бааз байгуулах хөтөлбөрийн хүрээнд ашиглах робот, хөөрөмжүүд, дрон, тээврийн хэрэгслүүдийн талаарх шинэ мэдээлэл нийтэллээ. Энэхүү төслийн хүрээнд Blue Origin тэргүүтэй хэд хэдэн хувийн компани техник хэрэгсэл нийлүүлэхээр сонгогдсон байна.
Америкийн нэгдсэн улс нь 2029 онд Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусгаас өмнө Америкчуудыг дахин сарн дээр буулгах зорилт тавиад байгаа лээ. Өмнө нь 2032 он гэхэд сарны өмнөд туйлд цөмийн болон нарны эрчим хүчээр ажиллах байнгын бааз байгуулах 20 тэрбум $20 төслийг зарлаад байсан юм а. Олон улсын оюутны спортын холбоо Беларусь улсын оюутан тамирчдыг бүх тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь олон улсын олимпийн хороо энэ сарын 7-нд гаргасан зөвлөмжийн хүрээнд гарч байгаачээ. Харин Орос улбаны улсын тамирчдын тухайд асуудал төвөгтэй хэвээрээ байна. Олон улсын спортын холбоодын зарим нь Оросын тамирчид тавьсан хоригоо цуцалж эхэлсэн бол зарим нь төвийг сахих нөхцөлтэйгээр оролцуулж байгаа. Тиймдээ ч олон улсын оюутны спортын холбоо олон улсын холбоодын шийдвэрийг яг дуурайх одоогийн бодлого нь үр дүнтэй байж чадахгүй байгааг хэлж байна. Цагаан ортны өмнөх цэцэрлэгт хүрээлэнд UFC тулааны талбай барих ажил эхэлсэн байна. Энэхүү арга хэмжээ нь Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойн хүрээнд ирэх сард зохион байгуулагдана. Дональд Трамп өмнө нь энэ арга хэмжээг UFC-гийн түүхэн дэх хамгийн том шоу болно гэж хэлж байв. UFC Freedom 250 нэртэй уг тэмцээн 6 дугаар сарын 14-нд болох ба UFC компани нийтдээ $60 сая зарцуулахаар төлөвлөжээ. Япон улсын 7-Eleven сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч 93 наснда зүрхний дутагдлын улмаас таал төгслөө. Toshifumi Suzuki нь 1973 онд Америк нэгдсэн улсын 7-Eleven компанитай хамтран ажиллаж, дараа жил нь Токио хотод анхны дэлгүүрийг нээж байсан юм. Тэрээр мэдээллийн технологи ашиглан барааны нөөцөө удирдах, бэлэн хоол, түргэн эрэлттэй бүтээгдэхүүнд төвлөрсөн шинэ бизнес загварыг Япон улсад анх нэвтрүүлсэн хүмүүсийн нэг гэдэг. Тиймдээ ч Япон улсын жижиглэн худалдааны салбарыг өөрчилсөн хамгийн нөлөө бүхий бизнес хэрэглэгчдийн нэг гэгддэг байна. Тэгэлээсийн гадаад мэдээ хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.